Сайн байцгаана уу? Би энэ Forever компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн өөртөө гарсан үр дүнгийн талаар ярилцъя гэж бодлоо. За миний үеийн ядардаг, хөөлөвддөг, гашил ихтэй байсан. Энэ Forever компанийн спонсорын зөвлснөөр энэ өөрөн элсээр энэ чар алаг 3 савыг уусаа одоо ч ууж байгаа. Энийг ууж явахад бол ятардгүй, өлсөлтгүй юм байлээ. Энэ ч дотор олон төрлийн эрдэс минерал амин хүчлүүд агуулдаг гэсэн тэр нь үнэн юм шиг байгаа. Ер нь өлсөхгүй, ядарахгүй. Шээсгээр ялгарч хаван хөөдөг юм уу? Биеийн л их буурдаг юм байлээ. Тэгэхээр нь би өөрөө илэлсэн болохоор хэд хэдэн бүтээгдэхүүнийг бас онцлж ярих гэж бодож байгаа юм. Энэ үе мөчний улаан бас энэ бол бас ер нь өвдгөн дүрхэхэд их сайн юм байна лээ. Тэгээ ер нь толгой бараг шүд өвчөж дүрхчихэж байгаа энэ сайн тос юм байлээ. Энэ ногоон жилиг гэдэг энэ тосол бол бас яар шарах энэ түлэгдсэн янз бүрийн юмуд хамгийн сайн гэж ер нь би бүтээгдэхүүн бүгд сайн л да. Миний хэрэглэснээс энэ бол сайн тос юм байлээ. Энэ бол их сайн. Ер нь хүүхэд залгсан чи аюулгүй гэдэг юм байлээ. Ер нь их сайн тийм юм байлээ. Ер нь нектral сайтай гэдэг юм уу да, тийм айгу угаахад ер нь сайхан тийм эерэг мэдрэмж төрдөг байлээ. Тэгээд энэ ботокс маск гэж энэ гөгшин усуудад бүр нэг гөгшин залууч хэсэг хэрэгэлдэг байх та. Энэ нэг сайн бүтээгдэхүүн байдаг юм байлээ. Би өөрөө нэгийг худалдаж яваад илсэж байгаа болохоор олон бүтээгдэхүүн авсан л та. Тэгээд нэг энэ ботокс маскыг аваад энэ активатор энэтэй ижил хэмжээгээр холилзуураад нүүрэндээ төгтвөл айгүй сайхан нүүр татагдаж бас жижиг үрчлэлээр өсвөл багасж байгаа. Ер нь 7 хоногт нэг 2 удаа тавьчих юм бол айгүй сайн өвдөнтэй юм билээ. Ер нь сэтгэл өндөр байгаа би энд орсноор. Тэгээд энэ алай бол ер нь гөгшин усууд ер нь минутч хүнүүд бол ууж яхан зүйтэй юм байлээ. Заавал одоо гөгшин хүч нөгөө юм хүмүүс ажиллаж шүднээс эхлээл модчдаг болохоор ер нь өөрийнхөө эрдэс минералыг заавал нэмэлтээр авахгүй бол бас болдгоо юм шиг байгаа. Ер нь би тэгж бодсон шүү. Ер нь их сайн юм байлээ. Энэ үгтийг хэрэглээрэй гэж та бүхэн зөвлөх байна.